Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ? Мөнгө угаах гэсэн ойлголт Чикагогийн мафийн толгойлогч Аль Капонегийн үед өнгөрсөн зууны 20-д онд анх бий болжээ. Тэр үед Америкт хуурай хууль буюу архины худалдааг хязгаарласан хууль үйлчилж байх үед Аль Капоне архи хар тамхи худалдаа, рекетийн хууль бус үйлдэлээсээ олсон мөнгөө өөрийн эзэмшлийн хувцас угаалгын газруудаас олсон ашиг нэтээр тайлан тооцоо гаргадаг байв. Үүнийг нь Let's Pass сонины сэтгүүлчид анх олж мэдээд тэднийг хувцас биш мөнгө угааж байна гэж бичснээр мөнгө угаах гэсэн нэр томьёо анх гарч ирсэн гэдэг. 1974 онд АНУ-ийн ерөнхийлөгч Ричард Никснийг огцруулж байсан Watergate энэ дуулааны үеэр энэ нэр дахин гарч ирснээр дэлхийн нийтэд танил болж олон улсын гэмт хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх болжээ. Тэр үед Ричард Никснийг дэмжих ерөнхийлөгчийг дахин сонгохороо Гор дамжуулан нууц данс ашиглан хууль бус мөнгийг Мексик руу гуйвуулж байсан нь тогтоогджээ. Ингээд дэлхийн улс орнууд мөнгө угаах нэр томьёог хэрэглэж байна. Мөнгө угаах гэдэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлогыг буюу хууль бус их үүсвэрийг нуун дарагдуулахын тулд хэлбэр төрхийг хувиргаж эзэмшигчийг нөөцлөн хууль ёсны хөрөнгө орлого шихрэгдүүлэх төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглах үйл ажиллагаа юм. Мөнгө угаах зорилго. Хууль бус их үүсвэрээс олсон орлого эд хөрөнгийг өөрчлөн шилжүүлэх. Хууль бус их үүсвэрээс олсон орлого эд хөрөнгө болон эзэмшигчийг нь нуун далдлах. Хууль бус их үүсвэрээс олсон орлого эд хөрөнгийг олж авах, эзэмших, ашиглах үр шимийг нь хүртэх. Мөнгө угаах гэмт хэргийг үйлдэхэд оролцох, хамтрах, зөвлөгөө өгөх гэх мэт. Болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь байршуулах, placement, далдлах, layering олон давхарга үүсгэх. Нэгтгэх, integration гэсэн 3 үе шаттай үйлдэгддэг. Нэг байршуулах үе, гэмт хэргийн улмаас олсон орлого хөрөнгийг хууль ёсны санхүүгийн системд байршуулах, мөнгөн тэмдэгтийг өөр дэвсгэрт гадаад валютаар солиулах, бэлэн мөнгө тээвэрлэх, бэлэн мөнгийг банкны дансанд байршуулах. 2. Далдлах үе, хууль бус, гэмт хэргийн гаралтай хөрөнгө орлогын гарал үүслийг нуун дарагдуулах зорилгоор бэлэн бус шилжүүлэг хийх, өөр банкны дансанд байршуулах, банк хооронд салгаж, нийлүүлж шилжүүлэх, олон банк, улс орнуудаар дамжуулан их үүсвэрийг нуун далдлах. 3. Буцааж нэгтгэх үе, гэмт хэргийн улмаас олсон орлогын гарал үүслийг нь нуун далдсан хөрөнгө орлогоо хууль ёсны болгож харагдуулах, халхавч зээлийн гэрээ хийх, хуурамч борлуулалт болон гэрээ хийх, худалдааны тайлан гаргах, санхүүгийн тайлан гаргах, хөрөнгийн эцсийн жинхэнэ өмчлөгчийг нуун дарагдуулах 3 дахь этгээдийг гүйцэтгэнд ашиглах, үнэтэй хөрөнгө, үйл хөдлөх хөрөнгө, тансаг зэрэглэлийн машин, онгоц худалдан авах, хөрөнгө оруулалт хийх. Терроризмыг санхүүжүүлэх гэж юу вэ? Терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь терроризм үйлдэхээр санаархаж төлөвлөж эсвэл оролцох гэж буй хувь хүн, байгууллага болон бусад этгээдэд зориулан хууль ёсны болон хууль бус хөрөнгө орлогыг хуримтлуулах, шилжүүлэх, зарцуулах үйл ажиллагаа юм. Терроризмыг ихэвчлэн дараах их үүсвэрээс олсон орлогоор санхүүжүүлдэг. Үүнд их хэмжээний эд хөрөнгө хулгайлах, хар тамхи, зэвсгийн 8-ны хууль бус худалдаа явуулах, хууль бус цагаачлал болон хүн худалдаалах, хүн барьцаалах, хулгайлах, айлгын сүрдүүлэх. Олон улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тогтолцоо мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага Financial Action Task Force буюу FATF нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үе олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхдээ тэмцэх дэлхийн санхүүгийн системийг хамгаалах бодлогыг боловсруулж дэлгэрүүлэх үүрэг бүхий засгийн газар хоорондын хараат бус байгууллага юм. FATF-аас гаргасан зөвлөмж нь дэлхийн нийтийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх стандарт гэж хүлээн зөвшөөрөгддөг. FATF нь их 7-гийн уулзалтаар 1989 онд байгуулагдсан. Одоогоор 35 өндөр хөгжилтэй улс 2 бүс нутгийн холбооны гишүүдтэй бөгөөд бүс нутгийн байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг. 1997 онд байгуулагдсан Азийн номхон далайн бүсийн байгууллага The Asia Pacific Group on Money Laundering буюу ANDP нь FATF-ийн төрлийн бүс нутгийн хэмжээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх МОЦ-д үйл ажиллагааг зохицуулах байгууллага бөгөөд Монгол улс 2004 онд гишүүд Монгол улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тогтолцоо Монгол улс 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хууль баталснаар санхүүгийн мэдээллийн албан-ыг байгуулж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эхлүүлэх суурийг тавьсан. 2013-2018 онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хууль 4. Дүгээр зүйл, мэдээлэх үүрэгтэй этгээд, банк бус санхүүгийн байгууллага, даатгагч болон даатгалын, мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, үнэт цаасны зах зээлд оролцогч, мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт эдгээр мэдээлэх үүрэгтэй этгээд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйл заасны дагуу дараах
Мэдээллийг мэдээлэх үүрэгтэй. Үүнд 1.20 сая төгрөг түүнтэй тэмцэх хэмжээний гадаад валют буюу түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйцэтгэх 2.20 сая төгрөг түүнтэй тэмцэх хэмжээний гадаад валют буюу түүнээс дээш үнийн дүнтэй гадаад төлбөр тооцооны гүйцэтгэх 3. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй эсвэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлоготой холбоотой гэж сэжиглэсэн хөрөнгө гүйцэтгэх хийх оролдлого бүхий с ижигтэй гүйцэтгэх дүн харгалзахгүй. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх нь. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь эдийн засаг нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай. Тухайлбал их хэмжээний мөнгө гинт орж ирээд гинт гарах нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах, цаашлаад хямралж хүргэж болзошгүй юм. Түүнчлэн олон улсын тавцанд дотоодын банк санхүүгийн байгууллагын нэр хүнд алдагдах, тэдгээртэй харилцагаас татгалзах зэрэг хохирлыг дагуулдаг байна. Хууль бус мөнгө дотоодынх бол тус мөнгө нь хэл хахуйл авилгыг гааруулах, шударга өрсөлдөөнийг үгүй хийх, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан гаргаж, монопол байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх нь хууль бус орлогоо их үүсвэрээс нь салган хууль ёсны мэд харагдуулах, эсвэл хууль ёсны болон хууль бус хөрөнгийг санаатаагаар террорист үйл ажиллагаанд чиглүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өрсөлдөх чадвар, бизнесийн шударга орчин, олон улсын санхүүгийн нэр хүнд, улс орны аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулдаг бөгөөд Аль Капонегийн үеэс үүссэн энэ төрлийн гэмт хэрэг офшор шилжүүлэг, хууль бус 8. Хандивын сүлжээ зэрэг олон хэлбэрээр улам бүр нарийсч байршуулах нунд алдлах буцаан төвлөрүүлэх үе шаттайгаар хэрэгждэг учир улс орон бүр хяналт шалгалт, тайлагналт, зохицуулалтын механизмыг сайжруулж, санхүүгийн байгууллагууд болзошгүй эрсдэл бүхий хэлтсийг таслан зогсоох чадвартай байх шаардлагатай болсон.